Би одоо Герман улсын Франкфурт хотод байна. Франкфуртын их сургууль, Гётегийн их сургуулийн гадаа энэ миний хойно байж байгаа үзмэр бол философч Теодор Адарногийн Enlightenment диалектик буюу саянгийн гэрлийн диалектик гэсэн алдарт ном нь тэр ширээн дээр нь тавиастай. Тэгээд энэ номоо бичижсэн тэр ширээ сандлын дурсгал олгож энэ Франкфурт их сургуулийн гадаа бол тавьсан байд энэ шил оргон дотор ингээ үзүүлж байна. Тэгээ энэ паркт би сууж байхдаа Монголд нэг засч хэлэхгүй бол болохгүй буруу орчуулгын тийм алдаа яваад байгаа зүйлийн талаар ярихгүй бол болохгүй санагдлаа. За энэ бол Карл Маркс болон Фридрих Энгельс хоёрын бичсэн Коммунист манифесто гэсэн номын хамгийн эхний өгүүлбэр. Тэг хүн болгон мэдээд байдаг. Тэгтээ яг мэдэхгүй байгаа. Яг юу хэлээд байгааг нь ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ ямар өгүүлбэр вэ гэвэл ном эхлэхдээ ингэж эхэлдэг. Spectre haunting Europe. Өөрөөр хэлбэл сүнс Европыг зовоож ийн гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь бид нэр юугээд орчуулсан бэ гэвэл хий үзэгдэл Европоор хийсэн тэнүүчилж байна гэж орчуулж байгаа байхгүй юу? Тэгээ одоо тийм үү улс төр судлалынхан, социологийнхан, философийн за эсвэл одоо нийгмийн давхар ажил үздэг, ядуурл үздэг энэ нийгмийн шинжлэх ухааны онолын төр үзэж байгаа оюутнууд шинжлэх ухааны ном бариад авлаа гэд нээгээд уншсан чинь хий үзэгдэл тэнжийн энэ төр гээл. Тэнтэй юугаач мэдгүй нэг тэнж байгаа амтан тэгэд нөгөөх нь бүр хий үзэгдэл байж таарлаа. Тэгээ одоо ямар шинжлэх ухааны биш санагдаад л одоо тэр нь юу гэсэн ч үгийн бүү мэд одоо. Гэтэл яг үүндээ энэ юу гэсэн үг вэ гэвэл сүнс Европыг зовоож ийн гэсэн үг байхгүй юу? Яг гэвэл спектр гэдэг чинь сүнс буюу сүнс гэдгийг бид бас оюун гэдгээр орлуулж хэлдэг. Тийм Германд, Англид, Монголч ч хуулийн амийн сүнс гэдэг юм уу? Тэр чинь нэг тийм чөтгөрийн сүнс яриаггүй шүү дээ. Гол амийн сүнс нь юу юм? Гол мөн чанар нь, гол тэр одоо оюунлаг тэр идея нь юу юм гэдгийг сүнс гэдэг үгээр хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр спектр гэдэг бол тэр сүнс гэдгийнхаа бас нөгөө утга нь юу вэ гэвэл ирээдүйд тохиож болох муу юмны талаарх идеийг спектр гэж хэлдэг. За тэгэхээр сүнс Европыг хөөж ийн гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө Маркс, Энгельс хоёр үүргийг энэ үгээр илэрхийлээд байгаа юм. Нэгдүгээрт тэр сүнс яах гээд Европыг зовоогоод байгаа юм гэвэл айлгах үүрэгтэй. Тэг хэнийг айлгах гээд байгаа юм гэвэл тэр буржуази нийгэмд тогтсон одоо нийгэмд тогтсон ёс дэг журам тэр мүлжлэгдээс тогтсон тийм үү ихэнх нь ажиллаж хөдөлмөрлж гэхдээ тэр ажил хөдөлмөр нь хөлсөн амьдралд нь юун ч шүрхгүй зөвхөн нөгөө маргааш амьдрах хэрэгцээг нь л хангах төдий гэтэл нөгөө талд юу ч хийхгүй байгаа тэр мүлжигчд улам их баяжаад байгаа энэ дэг ёс нурах гээд байгаа учраас буржуазууд айж байгаа зовж байгаа тийм. За ийм нэг үүрэгтэйгээр хэлж байгаа юм. Нөгөөх нь юуны төлөө тэр сүнс гараад ирсэн? Юунд илгэмсэг одоо юу тийм үү тэрвэрч авах гээд инрээд яваад байна гэвэл ажилчаа ангийг. Өөрөөр хэлбэл энэ тэнд ажилчаа ангийн хөдөлгөөн үүсчихсэн социализм, коммунизм гэсэн онол нь бий болчихсон. Өөрөөр хэлбэл араам нь босоод ирсэн сүнс нь бий болцсон. Одоо тэнд бий л байхгүй байгаа байхгүй юу? Хэрвээ бий өглөө тэгвэл коммунизм буюу тэр ангихгүй төргүү нийгэм бий болох гэдэг. Гэтэл тэр болох болтол одоо хаач байна? Өөрөөр хэлбэл нэг сүнс төдийхөн, идея төдийхөн байна. За ямар ч байсан төрчлөө тиймээс тэр буржуазууд дагжин чичирж байна. За эднэр бол тэр ажилчаа ангийн төлөө одоо гарч ирсэн ийм хөдөлгөөнүүд, ийм санаанууд болчлоо гэдгийг ерөөхдөө хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр сүнс Европыг зовоож ийн гэдгээр нэг талаараа тэр тогтсон дэг жаягийг нураах гээд байгаа учраас айлгах тийм үүргийг гүйцэтгэж зовоож ийн. Нөгөө талаараа
тэр ажилчийн ангийг тэрвэрх ажилчийн ангийн хүн ясаар амьдрах тэр нөхцөлийг нь бий болгох анхны тэр идея гараад ирчлээ гэдгийг хэлж байгаа байхгүй юу. За тэгээ Европ гэдгээр юу хэлж ийн гэхээр зөвхөн германч биш. Тийм Германы одоо дайтаад байдаг байсан тэр орн Франц, за бусад Итали, Испани, зүүн Европ ингээд бүр өөрөөр олон улсын үзэгдэл болчихлоо. Энэ бол зөвхөн нэг улсын ийм хэрэг биш шүү. Тий. Дэлхийд даяар бий болж байна. Дэлхийд даяар энэ үзэгдэл байгаа учраас дэлхийд даяар энэ онол бий болох боллоо гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Ингээд сүнс Европыг зовоож ийн гэсэн үг шүү. Хий үзэгдэл хэсэн тэнүүжилж ийн тэр биш шүү. Тийм. Та нар бодоод үзвэл энэ хоёр бүр дэндүү өөр хоёр утгатай. Би одоо чамайг мүлждэг, чамаа мүлжиж амьдэрдэг хагартлаа баяжсан бүх хөрөнгийг өөртөө цогцлуулсан тийм гэр бүл байна гэж бодлоо. Тэнгүүд чи манай гэрт хэсэн тэнүүжилж ийн гэвэл яг уу надад ямар ч падли байхгүй. Хэсэн тэнүүжилж байгаа үз би юмаа хийжлээ, амьдрал үргэлжилтгээр л үргэлжилж ийн. Тийм. Би чамайг тоохчгүй. Миний том тэр орд харж татаад чиний хэсэн тэнүүжилж байгаа л тэгэл явчих нь шүү дээ чаваас. Гэтэл сүнс зовоож ийн гэхээр яг уу чи намайг зовоож ийн гэвэл би айж байгаа байхгүй юу. Яана миний энэ муу мухайг булхайг мэдсэн бэ штэ. Үүний эсрэг тэмцээд байгаа юм бэ штэ. Шударгасыг бий болох гээд яваад байгаа юм бэ штэ гэд би бүх анхаарлаа чамд төвлөрүүлж чиний эсрэг босч яаж чамайг ордноосоо зайлуулах уу, яаж амын таглаж, яаж дуугаа болгох уу, яаж одоо үгүй болгох уу гэдгийн төлөө бүх зүйлийг би хийн гэсэн үг. Ийм хоёр өөр ялгаатай байгаа байхгүй. Чи намайг зовоож гин үү? Эсвэл зүгээр нэг манай гэрт хийсэн тэнүүжилж гин үү? Тийм. Тэгэхээр юун хий үзэгдэл Европоор хийсэн тэнүүжилж гин. Ямар ч утгагүй энэ бол тийм дэндүү доромжилсан хэрэг болно. Тэгэхээр Маркс Энгельс хоёр юу гэж хэлсэн гэхээр сүнс Европыг зовоож гин, энэ бол коммунизмын сүнс гэж хэлсэн. Коммунизмын идея ирээдүйд тэр буржуазуудыг дагжин чичрүүлж байгаа ирээдүйд бий болох тэр зүйлийн идея гэж хэлсэн байхгүй юу?